За миний хувьд одоо зүүн бүсээс сонгогдсон. Тэгээд Хинтээ аймгийн Батноруу сумын нутагт байдаг Бэрхийн уурхайд олон жил ажилласан. За тэгээд энэ ажлын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан, үлдрээс хамаарсан осолд орсон гэдэг амнасаа алдсан гэдэг ийм нэр бүхий 112 иргэний одоо өргөдөл 2010 оноос хойш явсан юм билээ. За тэгээд энэ асуудлууд 2022 онд шүүгээр шийдэгдээд засгийн газар одоо энэ улсуудын тэтгэмжийг одоо олох хэсэг асуудлыг шийдвэр гаргаа гэдэг одоо ийм шүүх шийдвэр гарсан. Энээс хойш нэлээд олон жил өнгөрлөө. Одоо энэ дээр засгийн газар яагаад одоо шийдвэр гаргахгүй нэ гэдэг ийм асуулгыг бол тавьсан байгаа. Энэний хариуг бол нэгдүгээр тавих юм аа. За хоёрдугаар болохоор бол Эрдэнэс 5 толгойд манай төрийн өмч оролцоотой хувьцаат компани маань нүүрсний борлуулалтыг бол одоо уул уурхайн биржээр амжилттай борлуулж байгаа. Гэхдээ үүний хажуугаар одоо нүүрс тээврийн салбарт болохоор бол бас үнэнд нь нөлөөлж одоо нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа болж байгаа одоо 600 гаруй одоо аж ахуй нэгж 10,000 гаруй одоо хувь машинаараа одоо жолооч хийж байгаа иргэдийн одоо бизнес бас нөлөөлөл үзүүлж байна гэж үзсэн. Тийм учраас болохоор бол энэ одоо төрийн худалдаа авах ажиллагааны газраар дамжуулж нүүрс тээврийн салбарын үнэд нөлөөлж одоо ноёлох үйл ажиллагаа болж байгаа. Энэ дээр одоо ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудлаар бол хоёр дахь асуултыг тавьсан байгаа. Тэгэхээр энэ асуулгынхаа одоо хариуг авах гэсэн юм аа. Ерхий сайд хариулъя. Тэгээ энэ асуултын талаар мэдээлэл авсан. За энэ бэрх болон налаах шарын гоц зэрэг уул уурхаанууд бол 90-ад оны дунд үеэс хувьчлагдах татан буугдах дампуурах зэрэг шалтгаанаар үйл ажиллагаанд цогсон байдалд бол орсон. Бэрхийн уурхай хувьд бол энэ чинь 99 оны 2 сарын 6-ны өдрөөс Монгол Рос Цэвэдмэд нэгдлийн харьяалалс тус уурхай гарган бэрх уул төрийн өмчт хувьцаат компани болгоод өөрсдөн зохион байгуулж бэрхийн уурхайг 2004 он хүртэл төрийн өмчөөр хариуцж ирсэн юм байна. Ингээд 2003 онд Хинтээ аймгийн бэрхийн уурхайд ажиллаж исэн 188 иргэнд 59 сая, 2007 онд 18 сая, 2011 онд 245 онд 68 сая төгрөгийг тус засгийн газрын нөөц хөрөнгөөс олгож байсан. Бэрхийн уурхайд ажиллаж байгаад энэ үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгааллах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан нас барсан иргэдэд шүүхээс 22 оны 570 дугаар магадлал шийдвэрлснээр нөхөн төлбөр олох хэсэг асуудлаар засгийн газар шийдвэр гаргах ёстой юм байна. Уг асуудлыг засгийн газар 12 сарын 3-ны өдрийн 25 оны хуралдаанаараа хилцүүлэхэд төлөвлөсөн байсан боловч хойшлуулсан. Би энэ асуудлыг 27 оны төсвийг өргөн мэдүүлэхийн өмнө засгийн газар шийдвэрлээд оруулж ирье гэдгийг танд хэлье. За асуулт 2. Тэр Эрдэнэс 5 толгой компани асуудал бол байгаа. За үүн дээр бол Монгол улс бол төсвийн өөрийг анх мэдүүлэхдээ 2025 он нийт 90 сая тонн нүүрс экспорцсноос Эрдэнэс 5 толгой компани хөрөнгөний биржээр борлуулсан нүүрсний 8.5 сая тонныг экспортлсон нь нийт нүүрс тээврийн 9.4 эзэлж байгаа. Тэгэхээр биржээр арилжаасан нүүрсийг худалдаа авагчид хүргэх тээврийн үйлчлэгийг гүйцэтгэх зорилгоор энэ төрийн өмчт нэг тендерийн хуулийн дагуу ерөнхий гэрээний аргаар буюу ерөнхий гэрээ байгуулсан 221 аж ахуйн дунд нэгжийн дунд ил тод нээлттэй хяналттай зах зээлийн эрэлт нийлүүлэлтэнд нийцсэн ийм сонгон шалралтыг зарласан. Тэгээ Эрдэнэс 5 толгой компани зүгээс 101 Саранзан болдогч 1 минут. Тэгээ гол нь яг тэрийг ойлгож байгаа. Гэхдээ гол асуудал нь юу вэ гэхээр одоо Монгол улсад мөрдөж байгаа өрсөлдөөний тухай хууль байгаа. Энэ хуулиар болохоор бол одоо бодит өртгөөс доогуур хэмжээнд одоо оролцож тухайн одоо салбарын үнэд нөлөөлж байгаа асуудал нь өөрөө буруу байна гэдэг асуудал тавиад байгаа. Хоёрдугаарт одоо танай засгийн газраас одоо өргөн барьсан бизнесийн эрхчлөөний тухай хуулийн дээр болохоор бас мөн адилхан одоо төр хувийн секторт өрсөлдөхгүй гэж байна. Гэхдээ төр өөрөө шийдвэр гаргахтаа хувийн одоо компаниудын үйл ажиллагаа эхэлж байгаа ашигт ажиллагаанд нөлөөдөд байгаа учраас энэ асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр л одоо гол асуулт тавиад байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Ерхий сайд хариулъя. Тэгээ энэ төрийн өмчт компани хууль хилцэж байгаа. За дээрэс нь бизнес эрх чөлөөний эдийн засгийн эрх чөлөөний хуулийг хилцэж байгаа. Инх түвшин гишүүн ажлын хэсгийн ахлагч тэ мэдээлэл өгж байна. Ажлын хэсгээр яриад энэ тээврийг нь салгахаар зохицуултуудыг хийгээд явж байгаа гэж. Тэгэхээр хуулиараа энэ салчвал бид ч гэсэн ажлыг явуулахад их амар хэлбэр болно. Би үүнд одоо онцгой анхаарч ажиллая. За дараагийн гишүүн Жанчвин Галбадарх.